Сайн бид одоо бас яг ямар ажил хийгээд суугаад байгаа вэ гэдгийг одоо бас үнэлж байгаа үнэлгээд үнэлт бас сая тайлан бол танилцуулж байна л да. Тэгээ одоо төсвийн байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах улсын хурлын шийдвэрийн биелэлтийн дүн шинжилгээ хийхэд бол 23.1% тал байна л да. Тэгээ энийг одоо ер нь бид нар юу гэж ойлгох вэ? Одоо хинээс одоо энэ дүнг одоо бид нар шаардаж хариуцлагажуулах ёстой вэ? Хэдүүлээ ингээд нэг дүн яриад ийм муу дүн гарлаа, ийм ажил муу хийж гинэ л гэдэг хариуцлага асуул энэ дэр хэрэгтэй. Ямар хариуцлага авах? Ямар нэг ажил албан тушаал гашаа цалин мөнгө аваад эн чинь ажиллаж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ хүмүүс дээр хариуцлага асуудлыг яаж оруулж ирсэн? Сая үл энэ чинь хариуцлага асуудал өрөөсөө яригдсан шүү дээ. Ийм муу дүн тийм үнэлгээтэй байхад бид нар хариуцлага ярих шүү дээ. Энэ дээр хариулт өгөөч. За 6 номерын микрофон өгье. Жаргал сайхан гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас хууль тогтоомжийн биелэлтийг 2025 оны эхний хагас жилээр дүгнэхэд төсвийн байнгын хороонд холбогдох заалтуудын хэрэгжилт дунджаар 47.6% таа гарсан. За бид нар засгийн газрын хуралдаанд танилцуулахад мөн яг хариуцлагын асуудал яригдсан. Өмнө нь бол бид нар 3 удаа төрийн нарийн бичгийн дарганаар 3 удаа засаг дарга нарт засгийн газрын хуралдаан дээрээс арга хэмжээ авч исэн түүх байдгийн билээ. За энэ удаагийн хувьд бол бид нар эрүүл мэндийн яам, хөдөө аж ахуйн яам, сангийн яамдуудад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцоолох талаар албан бичгийг бол хөрвүүлсэн. За хэрэгжилтийг хангуулах талаар хяналт хэрэгжүүлэх газар хяналт тавьж ажиллана. За түүнчлэн засгийн газрын хуралдаан дээр бол засгийн газрын гишүүдээс өгсөн үүрэг чиглэл юу байсан бэ гэхээр энэ удаагийн 43 дугаар тогтоол өөрөө нөгөө үр дүнг газар дээр нь очиж хяналт шинжилгээ хийх зохицуултыг оруулж өгснөөрөө шинэлэг болсон. За үүнтэй холбоотойгоор хяналт хэрэгжүүлэх газар, хэрэг эрхлэх газар хамтраад зарим нэг огт хэрэгжээгүй заалтуудтай холбоотой чигүүргээ төрийн захиргааны төв байгууллагууд болон яам агентлаг орон нутаг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хяналт шалгалтын ажил хийхээр төлөвлөд ажиллаж байгаа. Хяналт хэрэгжүүлэх газрын хувьд бол 44 дугаар тогтоол заасан журмын дагуу тодорхой аргачлалаар үнэлгээ танилцуулна. Цаашид авах арга хэмжээг бол засгийн газар шийдвэрлэх ёстой.